Монголын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан гэж байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За ингээд бидний энэ Бергэн хотын аялал маань бас сайхан болж байна. Тэгээ ер нь сайхан сэрүүхэн хүүтэн дуу газар биш. Ер нь сүүлийн манай аяллууд ер нь дандаа л хүүтэн газруудаар яваад байна. Тэгээ одоо бас 100 эхэлсэн гэдэг энэ Скандинавын хойг руу хүүтэн байдгийн биш шүү. Бүр энэ хойд мөсөн далаар байгаа ойртохоор ер нь их хүүтэн болдго юм байна. Тэгээд хүмүүс нэг чирэг юм а зүгээр нүцгэл гүйлдэх юм. Ирэмгэл нүцгэн гүйлдэл явж байгаа юм. Манайс ч бас уулна манайс нэг энэ ч нэг 2-3 хонуудыг сайхан дасаа сайхан болчихно л доо. Дөнгөж ирсэн болохоор бас жоохон сэрүүхэн санагдаж байна. Норвегийн энэ хойд нутгуудаар ер нь аяллаа удирдал нь болохоор зуны 1-2 сар л болдго юм шиг байна. Тэгээ ер нь өвөл зам нь ихэнхдээ хаагдцсан байдаг. Онгоцоор л нисч ирдэг юм шиг байна шүү дээ. Бергний хуучин хот бол гоёмсог юм байна. Ер нь Скандинавын нэг онцлог нь бол дэлхийн 1-2 дугаар дайнуудад өртөөгүй. Ягаад тэгэхээр Төв Европоос аслагдмал учраас одоо жишээлбэл Германы зэргүүд ийшээ бөмбөгдөх гээд ирэхгүй шүү дээ. Бид нар чинь зүгээр өөрсдөө буугаад өгсөн юм байлээ л дээ. Скандинав. Түүгээрээ бол одоо энэ 10, 11, 12, 13 те 14, 5 дугаар зууны үеийн барилгууд нь ингээд энэ чигээрээ л байж идэг. Энэ бас гайхалтай шүү. Тэгэл ингээд Европоор аялахаас чи ингээд бас Янзын гой цэвэрхэн мөртлөө. гой цэвэрхэн те Бас их гой дэгжэн хот шүү. уулын байшин хансан тий. Хамгийн гоё байрал бол уулан дээр байдаг шүү дээ. Яагаад гэвэл харуулц гэдэг юм чи ерөөсөө нэг тавьд юм байлээ те. Манайхан ч болохоор тэгшгэн тал газар сайн гэдэг шүү дээ монголчууд. А энд болохоор эсрэг уул руу аль болохоор өксөөр харуулцтай л газар байх юм бол хамгийн үнэтэй байдаг. Тэгээ хамгийн үнэтэй байшин барилгууд ер нь тиймэрхүү уулан дээрээ л байдаг юм байна. Ер нь энэ олон орноор явхад ер нь дандаа л тийм байдаг юм байлээ шүү. Энд бас ялгаа уулан дээрээ айгүй гоё байшин. Тэгээ хамгийн гол нь тэр дид бүтцийн гоё шийдэж байгаа байхгүй замтай. Тэгэхээр зам бүх юм нэг ч уулан дээр амьдрахад хамгийн гоё шүү дээ юм тий. Манай автобусч бас free wifi-тай юм биш үү? Hop гэдэг. Оо за. Ер нь бол 24 цагийн тикет нь 52 евро юм байна. Тэгээ сая бид нар хэлсэн. Бид нар ингээд бидэрт 24 цаг хэрэггүй. Бидэрт нэг 2 цаг л вахт болно гэсэн чинь 20% хямдруулж өглөө сая тикетээ. Тэгээ энэ ч нөгөө орон орны хэлээр ингээд тайлбарлаад өгчдөг одоо нөгөө түүхэн дурсгал газруудаа. Тэгээ энийг сонсоод тэгээд хараа явж байгаа бидэнд бас амар юм те. Тэгэхгүй өөртөө хаана юу вэ гэдээ хайгаад явахаар бас цаг алдах гэдэг. Англи, Герман, Орос, Итали, Франц, Испани, Араб, Норвег гэх 8 хэлээр явдаг юм шүү дээ. Энэ юу тайлбар нь. Энэ болохоор 24 цагийн hop гэдэг хотод тойрол ингээд буугаас суугаад чөлөөтэй явдаг ийм автобус. Бас би бас миний бас мөрөдлөө юм а. Монголдо нэг ийм гоё тий ийм автобустай болчих. Ийм гоё бүх юм ингээд багтаасан ийм болчих гэж боддгийг. Тэгээд тэр удахгүй биелэх баха гэж бодчих. Бас энд ийм юм байна. Норвегчууд сам орхоо тий далайн хоол хийдэг сам орхоо үхэр загас гэж байд юм байна. Бас хулд загас идэх юм байна шүү дээ. Үхэр загас гэж одоо ямар загас вэ? Одоо энэ загасны өрөө орж ахсуу. Үхэр загас. За тэгээд юу бас идэх юм бэ? Эдгээр чинь хонь үхрийн мах идэхээс гадна тарвны мах идэх юм байна. Норвегтэй хандгаа мах. Эдгээр чинь тарвахтай юм байна шүү бас уулархыг болохоор. Тэгээд иддэг байна. Тий, Европт ерөөсө тарвны мах иддэг ганц
хүмүүс чинь нөрөөгчүүд юм биш үү? Тийм үү? Тий. Юу н Франц руу Швейцарь руу болохоор тарганы маха ашиглаад ингээд тарганы тосмос хийцэн байдаг штэ. Зардаг тий. Альпийн нурууны одоо хотууд дээр бол бид нар бас зөндөл харж ирсэн. Тарганы юм хөшөөнүүд байдаг. Тэгэд зурагтай юм тоснууд байдаг тий. Тарганы тос гэж зардаг бол яг мах зарж байгаа нь бол хараагүй тий. Энд хэрвээ мах иддэг бол айгүй сонирхолтой юм байна. Норвег тавж иднэгээ боддоо. Энд чинь нөрөөгч бас үнэтэй газар л та угаасаа. Норвег үнэхээр юмнууд нь бас үнэтэй биш үү те. Нэг пив одоо 20 евро хийчихэд юу гэсэн Би одоо нэг пив 20-оор аваад ууцсан эдгээр загнаадах нь намайг. хамаг аяллаа мөнгө өрөөд аваад. Би яваад мөнгөгүй болоо. Одоо дандаа усууж явна шүү. Тэгээ одоо ерөөсөө усуу. Биш. Би чи усан 10 евро гэдэг юм. Тэгээ үе дараа Норвегт ус судалж явах нь хамгийн тэнэг асуудал байна. Яагаад гэвэл савта карантинын усыг гойжуулаад аваа чи. Яагаад гэвэл карантины ус нь цэвэр уснаас илүү цэвэрхэн юм чи яа. За тэгээд Бергний загсны зах дээр уулзцгаая. Энд чинь сэрүүх газар нэг ноос болгоо, нөрөөгийн ноос болгоо. Энэ сте янз юм бол. Наач сте янз юм бол. Энэ гоё бас тийм. Наач гоё болго шүү дээ. Michel. Ганзо, nice to meet you. Манай Иракийн Багдадаас ирсэн юм. Оо. Тэгээ энэ чинь Багдад. And Genghis Khan. Genghis Khan. Yes. Strong boy. One. Чин өгч бид нар чинь бараг ингээд нэг газар шүү дээ. This 30. Genghis Khan. Genghis Khan. Oh. Thank you. This one gift? Yeah, of course. Yeah, of thank course, you. For Mongolia. За манай Ирак найз маань одоо монголчуудтай зориулаад энэ бэлгэлж штэ. Thank you. Thank you, sir. Thank you. You're welcome, sir. You're welcome. дээр монголчууд анхудаа ирж байна. Тийм байна. Монгол анхудаа харж байгаа юм энэ чинь. Folk from Mongolia. Mongolia. Гайхаад. Nice to meet you. Nice to meet you. I'd like to go to Mongolia. Yeah. За одоо ингэ хараа тиктэй үзүүлээ суучна. 24 цагийн тик. 24 цагийн удаан автосаар явж болно манайхаа. Энэ яг викингүүдтэй ч одоо. Улаанбаатар. Манай монголчууд энд од юм шүү. Бүр бөө юм болж. Монгол юм уу гэдэг. Монгол явахыг хүсдэг мүсдэг гэдэг. Анх удаа Монгол руу харлаа. 40 жил хэдэн жил 39 жил болж байгаа гэж шүү дээ. 1986 он Саддам Хүсейний үед ирсэн гэж шүү дээ. Саддам Хүсейний хавчлагаар. Саддам Хүсейн чинь бөө юм болоод байсан. Тэр үед ирсэн юм байна шүү дээ. Саддам Хүсейн бид нар одоо ингэ яг ноос мулгаа одоо гэхээр Айсланд хүүтэн байгаа. Айсландд очиод бас дулаахан байх гэдэг. Энэ яг үндэсний малгай нэг шүү дээ. Сая нөгөө манай Иракийн найз чи ийм Норвегийн далбаа бэлгэлсэн. Тэгээд энэ Норвегийн далбааны бас утга учир бид нар сонирхол явж байна. Ер нь энэ Норвег чи нөгөө Швед, Дани эдэртэй Калмарын холбоо гэж байж байгаад 1821 онд энэ далбаа чи үүссэн юм байна шүү дээ. Тэгээд ер нь сүүл рүүгээ Калмарын холбооны шин дараа энэ Швед Норвегийн холбооны улс гэж байж байхад нөгөө Шведээс салах үедээ энэ за ер нь бид нар бие даасан далбаатай байх хэрэгтэй юм байна гэдэг. Энэ далбааг 1899 оноос ер нь далбаагаа ашиглаад Норвегч ч өөрсдийн усан онгоцон дээр хамгийн эхлээд энэ далбаагаа тавиад ингээд ашиглаж эхэлсэн юм байна шүү дээ. Тэр нь энэ бол яг ингээ харахад энэ бол Христийн загалмаа. За улаан нь бол чөлөөт байдал. За хөхөнгө нь болохоор арчлыг бэлэгцсэн юм утга учиртай. За тэгээд яг цаад далд утга санаа нь болохоор Скандинавын орнууд бүгд ийм адилхан юм хэрэгстэй байгаа. Тэгээд энэ бол бид нар ингээд үзэл санааны хувьд бол нэгдмэл шүү гэдгийг бас цаана илэрхийлж байгаа юм байлээ. За энийг одоо ингээд Монгол хүртэл авч явна да. Гоё юм таалагдвал тэгэл буугаал нөгөөдгөө үзээл. Тэгээд буцаа суучдаг 24 цагийн өвчтэй билет нь болохоор. Нөөс яах юмгүй. Өө бид нар энэ очсон газар болон суусан. Ром суусан, юм Загреб суусан. Ер нь зөндөө суусаа улаан боллоо. Би гэж бас үнд нэр өгөх гоё юм. Солонгос хүртэл байж суусан шүү дээ. Солонгос хүртэл байд юм лээ. Энд чи өрдөөсөө дэлхийн нийт байд юм лээ. Монгол наруулсан ногоон байгаа. Одоо ирээд Лондонд очсон уу? Лондон их туснаа. Лондонгийн улаан автобус. Лондон их бүр тухтай явна. Бууж буугаад. Бид нар Грект суугаад гоё яваа ёстой. Грект ч суусан. Афин суусан шүү дээ. Афин суусан тий. Миний хувьд бол одоо найзуудтайгаа алс улын энэ Норвегийн те Берген хотод бас түүхэн аялал хийгээ явж байгаа гэж бодож байна.
Энэ хол газар руу хүмүүс байн ирээд авахгүй учраас энэ сайхан аялал маань одоо ингээд дурсамж болон те түүх болон үлдэх баха гэж бодож байна. I hear the train coming, it's rolling around the bridge, and I ain't seen the sunshine since I don't know when. I'm stuck in full prison, and time keeps dragging on. When the train keeps rolling, I'll understand. Well, he said, free me from that prison, it's a railroad friend of mine. Then I moved it over a little further down the line. Far from Fulton prison, that's where I want to stay. When I land over with you, oh my blues. Sing it. Бергний хамгийн гол газар Брижин гэдэг газар ирчлээ. Брижин дээр ингээд алах юм. Чи цахлаа махлаатай их сайхан газар шүү дээ. Энэ Брижин чинь бол 13 дугаар зуунаас эхэлж хөгжсөн юм байна шүү дээ. Тэгээ энэ болохоор энэ модон хийцлээр алдартай байна энэ Брижин. Энэ загасны зах нь яг энэ хажуудаа байдаг. Одоо бид нар загасны зах руу бас очих гээд үхэр загас гэдгийг шарж идэж болдго юм уу үзэх гээд явж байгаа. Тул шиг загас юм шүү. Тий. 1702 онд энд чи аюу том түүмэр болсон юм байна. Түүмрээс өмнө бас яг энэ одоо тэр Брижин гэх тэр алдартай байсан чи яг энэ чигээрээ байж байгаад тэр 1702 онд болсон түүмрийн дараа дахин сэргээхдээ яг буцаагаад ийм байранд оруулсан юм шүү дээ. Тийм ээ те. Энэ Европт бас их тэгж их түүмэр их болдог байсан юм байна. Энэ нөгөө цэвэр модоор хийсэн учраас модон хийцэлтэй учраас шатсан юм байлаа. Бергинч бас чанин гоёмсог гоё хот биш шүү. Норойгт ирвэл бас заавал ирж үзэх газрууд нэг юм байна шүү. Тэгээд ер нь бол бас машинаар тэгж явахгүйгээр шууд нисээд ирчих бас болохоор юм боломжтой газар. Гой машинаар бол яг замдаа гой байгаль үзэл гоё л доо. Тий. Гэтэ цөөхөлөө бол бас хэцүү л дээ. Ганц нэгээр яаж энэ хол газар машинаар явах вэ? Бид нар ч Сайхан нисээд гэтэ ингэж болно шүү дээ. Заавал онгоцоор бас нисэх албагүй. Круиз аяллаар Скандинавын круиз гэдэг аяллууд байгаа. Тэрүүгээр одоо жишээлбэл Стокгольм те, Финляндийн Хельсинки, Норвегийн Осло, Берген, Копенгаген гэдэг дандаа энэ тэнгисээрээ аялдаг юм аяллууд байдаг. Тэр нь болохоор тий жишээлбэл Бергенд ирлээ, өглөө ирлээ, буулаа тэгээд орой 6, 7, 8-аас ч хөдлөн гэдэг юм уу. Нэг бол маргааш өглөө хөдлөн ч гэдэг юм уу те. Тэгээд Бергенээрээ яваад круиз дээрээ сайхан гараад амарчдаг. Тэгээд далаа тэнгисээрээ аялж байгаа дараагийнхаа улсын хотууд дээр буугаад аялах чинь тэр нь бас нэг бодлын амар. Бид нар бол яг тэ найзуудтай аялал хэцүү их юм үзэх сонирхолтой болохоор биднэрт машинтай аялах нь ер нь зүгээр байд юм дөө. Тэгээ дандаа ирчүүд явж байгаа болохоор манист бол ер нь 100-аатай гоё байдаг. Нэг ядраад ингээд хам байхгүй. Ер нь сурч штэ. Тэгээд өдөрт нэг 7-8 цаг заримдаа машин дотор явах ч бас зөндөөл таарах юм. Тэгээд гайгүй тэг машина ээлжиж өрөө сайхан унтаад явждаг болохоор ядрах нь бас гайгүй байдаг. Тэгэл эцэст хүн болгоны эцсийн мөрөөдөл бол аялах л байгаа шүү дээ. Тэгэхээр аяллаа хүнд хэцүү гэж бэрхшээлгүй гоё аялцгаараа гэж хэлмээр байна. Ер нь бол гадныхын чинь ажил хийгээд мөнгө хөрөмтлүүлж байгаад ер нь аялдаг юм билээ шүү дээ. Одоо жишээл мөнгө хөрөмтлүүлж байгаа за нэг Монгол явъя гээл те. Монгол руу ч юм уу эсвэл за Аз руу явъя. Хятад явъя ч гэдэг юм. Ер нь ингээд сая тэр хүн би өстө Монголд очихыг мөрөөддөг гэ түрүүний Ирак хүн залуу тэгж ах тэгжсэн шүү дээ. Тэгэхэд бидний эх орн чинь бас хүний мөрөөдөл واخхой. Бид нар одоо энэ Норвегийн Бергенд ирээд энэ чинь ертөнцийн бас мухар шүү дээ. Ирээд явж хахад Монгол оронд очихыг мөрөөдөж байгаа асар олон сая хүн байгаа шүү дээ. Хүмүүс байна. Жинхэнэ Монгол бол жинхэнэ бидний аяллаа туйлын зорилго гэж тийм зорилго тавьсан хүмүүс зөндөө байгаа. Тэр юм чинь бас хоёр талтай тий. Тэгэхээр одоо монголчууд бид нар ч одоо жуулчтай гоё соёлтой боловсон хүлээж авахгүй бол одоо бид нар хэд ингээл энэ улсуудаар аялж байхдаа за норвегчууд найрсаг юм байна. Эсвэл бол муухай ааштай юм байж гэдэг юм уу тий. Бас дүгнэл явж байгаа. Тэрнтэй адилхан гадны жуулчдаас Монголд ирээд за монголчууд чинь гоё хүмүүс байж гэдэг юм уу тий. Тэгээ норвег хүмүүс айгүй ер нь дажгүй хүмүүс юм шүү. Дажгүй юм шиг. Ер нь тийм монголчууд руу зан ааштай юм шиг тий нөө. Энэ юуны викингчүүдийн үр удам болоо ш тэрөө бас
таахан сайхан хүмүүс шүү. Халуун цустай юу. Сая нөгөө юун дээр автобусын дотор нөгөө герман хүн таарлцсан аахгүй бидэртэй. Тэгээ тэр герман бол яг ингэж хэлээ л дээ. Хамбургт амьдэрд юм байна. Тэгээ та нар Хамбургт ингээд Сант Паул энэ төр үзсэн үү гэж биднээс асуусан тий. Тэгээ тэр герман хүн болохоор ерөөсөө машинаар ч биш онгоцоор ч биш шууд нөгөө Хамбургээс крузэн суугаа ирчихэж байгаа юм байна. Тий. Тэгэл ерөөсөө нөгөө буцаал нөгөө крузэн чинь тойроод Хамбургтээ гэртээ очиж байгаа аахгүй юу. Тэгээ сая идэрхтэйг сонио хэлдэг. Саяны эрэгтэй нь болохоор автобусанд ганцаараа суугаад эмэгтэй нь дахиад нэг өөр жижиг крузэн суудсан гэж байгаа байхгүй. Хоёулт нь явж хоёр тийшээ салаад аялчихж байгаа. Би тэрийг бүр гайхаа. Эдгэр чи бас ер нь Европуудын сэтгэлгээ энэ сонирч энэ юм байгаа. Фискет торг гэхээр загсны зах гэж байгаа. Торгет гэдэг чинь зах гэсэн үг юм байна шүү дээ эднийхэр. Тэнгууд энэ дээр шүү дээ Анно 1276 гэж байгаа. 1276 онд анх үүссэн зах байна шүү дээ. За одоо эндээс хараа жинхэнэ нөгөө төрс мөрс юмнууд чинь энэ дээр доогуур байна. Хандгаа махан юм. Хамаас Бугай мах заа юу? Бугай мах, хандгаа мах, халимны мах. халимны мах юм уу? Тий, халимны энэ өштэй хараа. Энэ өштэй халимны мах. Энэ хандгаа мах чинь бас өдөр чинь жоохон удирдлийн чанартай идэв юм байна. Аа. Өвлийн удирдалтай голцоо яг нэлээ илчлэгдээ тослог багтай. Аа. Тэгээд тийм шүү өвлийн удирдалтай идэв. Энэ хотын дүү ресторанууд гэсэн удирдлийн чанартай зардаг юм байна. Зуны улирд болохоор хандгаа махтай ресторанууд нь цөөрцсөн байна. Би сая сөрч хийсэн чинь 2-3 хон гарч ирж байна. Тэгэхээр яг сэрүүн улирдтай хандгаа махаа иддэг Тийм юм байна. байна. Тийм байна. Удараад ирлээ. Тийм байна. Энэ болохоор буг хандгаа Норвей. 3 мах. Норвей. Yeah, okay, thank you. Энэ хүн сая бидрийг шууд Монгол байна гэж таньж шít. Та нар хараас монголчууд байна гинэ. Энэ Жак гэдэг ийм загасчингийн алдартай загасчин байсан байна. Тэрний бүр нэрийнх нь ресторан байна шít. За. Энэ араа шууд шаарж өгдөг араа. Яа. I have been in Mongolia, so Yeah? yes, I have Where- been in when? Ulaanbaatar and Tsetserleg. Switzerland. When you was? It was 8 years ago. Where are you from? España. Spanish. Spania. Welcome, guys. 8 жилийн өмнө манай найз чи Испанд чинь Монголд очижсэн биз? Тэгж Аялж исэн юм. Өдөр амар мөнгөтэй гоо. Ийм мөнгөтэй халим зараад байгаа биз дээ. Зараад байгаа биз. Эзэн байх чи наа чи эзэн юм шиг биш үү? Гоё юм байна. Гадман заасан цогцолтой саадны заасан. Өш амьд явна насанда халимны хям авдаг юм байна энэ хараа. Халимны хям. Халимны махан хям. Хандгаа буг. Яг хажуу солонгосууд хоол идэж байна. Яг хажуу тараа юм. Орилдоо бол солонгосоор. За энэ хараа. Энэ болохоор саалман загас. Энэ болохоор хар нөгөө халим шүү дээ. Халимаа болохоор эднийх болохоор үхэр загас гэж хэлдэг юм байна. Үхэр загас шүү дээ. Бид нар одоо үхэр загас гэж ямар загас байна гэсэн чинь халим гинэ. За тэр болохоор Энэ чинь хавчтай. аврах авчны хөл. Тий. Краб. Хавчны хөл. Энэ халимны мах нь бугай мах шиг байгаа. Тэг занзаар гэж байна. Ямар томлохгүй юусаа. Тэгээ хар Амар юу. Том шигтэй юм байна. хог эрчим хүч байхгүй хад халимны махыг халимыг амар хагнаа тусыг авдаг гэсэн. Тусоор нь энэ дэндүү хийдэг гэсэн. Тийм үү. Тэр үү? Тийм үү. За энэ загсны загч бол брэнд юм байна шүү. Үнэхээр брэнд юм байна тий. Ёстой жинхэнэ Берготын нэрийн удс болсон зах байна да. 1267 оноос хойш энд ажиллаж байгаа хуучны мундаг зах байна. Энийг авсан сая их жил юм байна. Хай. Жинхэнэ Бергний ориг загсны төрс авлаа Гой шүү. байшингууд байгаа юм нэрийг. Тийм ээ. Берген кавер. Nice. Чи бүр гомонтой нэ шүү дээ. Тийм ээ. Түрүүн бид нар нөгөө будаатайг нийцсэн. What's the name of this food? Yeah, seafood noodle. Seafood noodle. Seafood. Далайн юутал гом юм биш seafood noodle. Одоо яг ийм хийбэр байгаа. Гоё. Адууны махаараа хям хийгээд Тийм. үнтэй гэж тэмээний махаар хям хийгээд тэмээний газрыг гээд тэмээний мах хамс үзэг өмсөнд байгаа шүү дээ. Байгаа Гадаад шүү. тийм үү? Байгаа шүү. Тэгээ ингээд зарах юм бол алах юм шүү. Адууны мах бол маш үнэтэй мах шүү Тийм. дээ. Адууны мах бол. Тэгээд тэр буг хандгаа мандгаа эдрээ бас үйлчлэлд оруулаа тий. Тэр гоё юм байна. Бид нар бол хамгийн тансаг махыг хамгийн хамтхан иддэг хүмүүс шүү дээ. Монголчууд бол. Тэгээ боргор өсний мах болно шүү дээ. Болно шүү дээ. Тэгээ тэргүй одоо тэр цагаан зээр байна.
Цагаан зарим хамс үзүүг сүлдөө шүү дээ. Туу тараад цагаан зарыг хараад шүлэн гоож идэв. Тэгээд жөөчт ингээд гэлбасаа болгоод зарч. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Ер нь энэ авь чинь 13 дугаар зуунаас л гаралтай юм. Саяны тэр загсны зах чинь 1276 гэж байгаа үз. Яа, тэрний загсны захын хоол бол өстой өндөө таалагдаа. Гоё юм аа. Амттай биш үү те? Ер нь энэ хотын брэнд нь болохоор энэ байш юм биш үү? Тийм байх. Ерөөсөө энэ хідэн одоо за 6 энэ нэг 15 байшин л юм байна. Яг энэ янз янзын өнгөтэй те. 13 дугаар зууны үед хамааралтай байшингууд юм байна шүү дээ. Одоо манай Чингис хааны үеийн л бараг шахуу те. Байшингууд. Тэгээд энийгээ бас хадгалаад ингээд өдөө болтол авч үлдэнэ гэдэг бас гайхамшиг шүү те. бас юмдаа их арчаатай хүмүүс юм аа. 1702 онд энэ чинь дүүмэр болоод энэ чинь бүгд шатсан юм байна. Тэгээд дараа нь буцаагаад яг байсан байраар босгосон гэж байгаа шүү дээ. Тэр нь агуу те 1702 онд. Тэгэх юм бол эдгээр чинь 1700 оноос хойш байшин юм биш үү? Тийм яг энийг сүйд сэргээ адилханаар нь барьсан юм байна л да. Одоо энэ байшин жишээ засвар хийж байгаа. Тэгээд засварын дараа ийм болно гэдэг ингээ гадуур нь шууд хөвлөд наацсан байгаа байхгүй яг л дээ. Энэ яг энэ модон хийцэлтэй энэ төв чинь Бригн гэдэг юм биш үү? Тэгээ Бригн энэ эдэр чи яг энэ порто энэ одоо нөгөө далаа орж ирсэн энэ хэсгээ дагаад л ингээд тойрол байж идэг юм байна. Тийм фери зогсоолтой тий. Энэ нөрөөгд бас их Монголд их очдог байхгүй юу? Ер нь тийм шиг юм тий. Тийм аим хамгийн их аялдаг ард юм шүү дээ бас. Нөрөөгчүүд, Нидерландууд энэ Европын улсуудаас тий. Тэгээ Монголыг ер нь айгүй их мэдчихэж шүү дээ. Тийм шүү дээ. Өстой гоё орно шүү дээ. Зарим нь мөрөөддөг л гэж. Монгол очиг мөрөөддөг хүн болгонд их юм тий. Тэгээд гэхдээ эн чинь бас бидний их орн чинь хэдийгээр эдэр өндөр хөгжилтэй гоё орны хүмүүс ч гэсэн манай орн бас мөрөөдлийнх нь ус байж чадчих шүү. Ер нь бол барууны жуулчдаас хамгийн их Монголд очдог Францууд юм байлээ. Франц, Герман эдгээр бас хамгийн их очдог юм байлээ. Тэгэл одоо энэ Норвег эдгэрүүд бас тодорхой үеиг эзэлдэг л баг л та. Гэхдээ бид нар одоо жоо аялал жуулчлалаа хөгжүүлчих юм бол эдгээр өшөө илүү очих واخа тий. Одоо энэ жилээс нөгөө манай Мят чи айгүй их Европод дамжин өнгөрж ийн гэдэг. Дамжин өнгөрөхдөө Монголоос аялж ийн гэсэн юм тоо мэдээ баримтд байна лээ. Хөш энэ нэрэ байш бүр жайж ийдсэн биз тээ. Тий. Жайсан бол нурнгээ бөөе болж байгаа шүү дээ. Харин тийм шүү дээ. Одоо бид нар хамгийн гол нэг 100 жилийн өмнө хэрглэж ирсэн дөнгөж ардын үсгэл ярьж байгаа үед хэрглэж ирсэн энэ модон жорлон бол болчмоор байгаа. Хүмүүсээ нэг гоё те эрүүл орчин нөхцөлд амьдрах нөхцөлийг чинь ер нь тэгэл төр засаг нь бүрдүүлэх ёстой шүү дээ. Манай монголчин бас яах вэ те? Одоо Япон солонгос шиг тэгэл амар өндөр байшин барилга байхгүй шүү дээ. Гэхдээ манай Монголд бас Япон солонгос байхгүй юм манад байна л да. Өргөн уудам тал нутаг те онгон зэдүүд. Ер нь ингээд хүн байхгүй хөгжил дэвшил байхгүй газар чинь одоо ер нь их сонирхолтой болчиход байна л да. Дэлхийд даяар те. Одоо хаа сайгуул амар хөгжилтэй орн одоо битүү боллоо шүү дээ. Тэгэхээр манай Монгол шиг онгон зэдүүд сайхан байгаа тиймэрхүү улсууд бас ховор шүү дээ. Эдгээр чим байгаль ойр амьдардаг хүмүүс тиймэрхүү газар сонирн байдаг гэдгөө. Тэгээ ялангуяа Монголд очиж байгаа энэ жуулчдын бас нэг хамгийн гол зорж очиж байгаа газар нь говь байгаа шүү дээ. Ер нь бол Монголын говь үлэг гүрүүлийн юу. Тийм шүү дээ. Тэр говьд бас яах гэж очиод байна гэхээр манай Монгол орн чи одоо жинхэнэ динозаврын өлгийн нутаг байсан. Тэр говийн динозаврын тэр чулуужсан те олдрууд үзүүрүүдийг чинь бас үзгээл
их очиж байгаа. Нөө баян загмаг хавийн те. Тийм шүү дээ. Баян цагийн тэр авчин бол гайхамшиг шүү дээ. Тэгээс эх орноороо бас бахархах сэтгэл төрлөө. Хүн болгон ингээд Монгол гоё штэ. Монголд очиж үзмээр байна гээл. Үнэхээр Нориогт бүр баг таарлцсан хүн болгон тэгж хэлж байна. Монгол ч гоё штэ. Хамгийн гоё орн штэ тэгээд. Нориогч амар шүү дээ. Нориогч 200 өдөр бороо орж байна. Монголч бас айгүй баг бороо ордог юм чаа. Тийм штэ. Эдгэр чи юм чийхтэй газар бас говь газар үзэх манган сонирхолтой. Бас хуурай газар байхгүй маа үзэх гээд байдаг. Бид нар чинь болохоор ийм чиглэлээ Далаатайгаа тэнгистэй газар руу чи явах дуртай байгаад байдаг. Эдгээр болохоор байнгын тийм газар амьдардаг хүмүүс чинь бас хэцүү бас өөдөж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хүн өөрт байхгүй юм руугаа л тэмүүлдэг юм байна ер нь. Энэ одоо байшин биш үү? Байшин одоо энэ цэвдэхтэй мөн чиглэх газар мотор ингэж хэрж ингэж тавьж хагаад шалаа ингэж хийд юм биш үү? Манайх шиг бетон оцтууд хаах усрд юм байна. Тийм бай, тийм. Тийм боо, сонирн боо. Доор хайрган дээр ингээд чахлаад дайчиж байгаа юм биш үү? Ингэж метртэй дэрлэлтэй тавиад дахиад метрүүдэртэй тавиад моттой газар явахтай мотор зодох юм гэдэг. Бас сонирн юм байна. Ийм технологи. Тэ? Барилгын ундамны технологи нь Модыг нөгөө олон жил илж ирэхгүй өмөрөхгүй байлгаа гэвэл модыг эхлээд голын чигийг гаргадаг байхгүй. Тэгэхээр эхлээд усаа энэ дүнзэн моднуудаа юу яадаг усанд сойдог байхгүй. Тэгээ усан сонгууд одоо ус бүр нэвчээд яг голын чигийг бүр гадагшлаа тэгээ хатаагаад тэгээд одоо хэдэн зуун жилийн настай болдё. Тэгээ тэр хундамцдахгүй гоос. Тэр технологиор хийд юм. Ингээд тавьчих шүү дээ. Тэрс ингээд нойтон мод огтж байгаа мөн хэдэн жил дотор илж ирчихдэг байхгүй. Усан сой чийг нь гадагшлуулж байгаа. Гэсэн байгаа. Тэгжиж хэдэн зуун жилийн настай бол. Шалаа аюугаа ингээд хийчихвэл бас зүгээр л юм Монголд бол. Надад л. Тэр нөгөө юутай цэвдэхтэй газар бол хүн маш ингээд хийчихвэл бол янз бүрийн андууч модны их мэрэгчлээ улсууд байсан юм байна. Энэ Берген дээрэл мэдж явлаа. Энэ одоо нэлээд настай байшин байна да энэ. Тэ? Эдрийг гоё сүмнэр мөнөр болоод жинхэнэ хуучны дүнзэн байшин байна да. Тийм ээ. Зураг мураг зардаг юм байна. Хончи их ач холбогдолтой юм биш үү энэ ч бас. Бид нар ч монголчууд энэ хоньны ноосоос хог нэгэр байгаас тэ жинхэнэ хямдхан. Эдгээр ийм цамсыг л 269 евро. 2690 гэж юм. Кига гэж юм шиг тий. Амар өдөө уст. Манайх усны гой гой ийм цамцнууд хиймээр юм хоньны ноосоор тий. Гадаадын жуулчд. Ноолуураа манайх зараад байна. Харин тийм ээ манайх ч бол их баян юм а тий. Гой ийм цамцнууд хийгээд болохгүй эдийн ковид л хийх хэрэгтэй шүү дээ. Ковид чигээл оп ийшээ шахчихгүй хятад чахаад тагчаа. Байдаа Чайна гэсэн баяа байна гэвстэй. Битүү байна гэвстэй юм уу. Эдгэрчдээ газ маацтай баян орон байлээ тий. Газтай. Байгалийн газрын тос. Сүүлийн сэргийгс төрсэн мөч бол ер нь Европтой номер 1 болсон юм шүү дээ. Харин тийм байна тий. Стац харагдахгүй бас бидэртэй яваа. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Берген хотын хамгийн том уул руу гарах гэж байгаа. Кабель караар Үлрикен гэдэг. Хоёр талдаа 415 Норвегийн крон юм байна. 42 евро юм байна да нэг үнэ. За Норвегийн хамгийн өндөр уулан дээр кабель караар дагах гал зогсож ин да. Норвег улс ч бас ер нь амьдралын юм айгүй өндөр юм байна. Цалин юм их өндөр. Цалин 5000 доллароос эхэлдэг юм байна. Ажилд ороод ажил хийж байгаа хүмүүс 5000 евро юм. Тэгэхээр юмных нь үнэ нь бол дагаад өсөждөг юм шиг байна. Ер нь хөгжилт юм уу амар юу юм байна. Зам тээвэр. Газар зүүн байрлал нь том арлуудтай болохоор хооронд холбосон маш их олон гүүрүүттэй түнэлүүдтэй юм байна. Тэгэд зүүчд их ирд юм байна да. Ер нь байгальтайгаа ойр байдаг улсууд байх шүү нэр эцэстэгүүд чинь. Эндээс их гоё харагддаг юм байна шүү дээ Берген хотч урцаа. Эдгээр ийм юм байна урцаа. Эдгээр ингээд ер нь юмыг ёс тэгж нөгөө өндөр үнээр зарддаг юм байна билээд. Ягаад тэгэхээр нөгөө 2-3 мянган өндөрүүч нь билээд нэг 100 евро байдаг. Тэгэхэд эн чинь 40 ид гэж байгаа болохоор яг ингээд тааруулаа хийчихэж байгаа байхгүй. Нэг өндөрт гарахгүй. Тэгсээрээс айгүй гоё үндэ таараа тий 42 еврогоор ингээд гарчиж байгаа.
За уламжлал ёсоор террасан дээр кофега ууцгаах удаа тий. За Берген чинь бол ер нь Норвегийн 2 дахь томот 1000 онд энэ Берготыг үүссэн гэж үздэг юм байна шүү дээ. 1000 онд энэ викинг дээр гардаг нэг Олоф хаан гэж байдаг шүү дээ. Олоф 3 гэдэг хаан чинь энэ хотыг үүсгэсэн гэж үздэг юм байна. Тэгээ ер нь бол 7 уулын хот гэж бас нэрлэдэг юм байна. Энэ чинь нөгөө 7 уулыг ингээд хооронд нөгөө гүүр мөрөөр холбоо те. Энэ одоо далайн орж ирсэн энэ нуур сууг муухтай холбоод энэ хотыг байгуулсан. Тэр нь ойролцоогоор 280 мянган хүн амтай байна. Тэгээ энэ Берген чинь дундад зууны үед бас Норвегийн нийслэл байсан юм байна шүү дээ. Тийм. Тэгээ нийслэл бол одоо энэ баруун хязгаарт нэлээд зайтай газраас нийслэлээр байсан юм байна. Ер нь ингээд бид нар өчтөрөөс ярьсан шүү дээ. Хэрвээ ингээд Берген аэропортод нисээд ирчүүл бид нар өчтөрийн гоё 180 м өндөр хүрхрээ ч юм уу те. Гоё тэр дэлхийн хамгийн урт түнэл мүнэлийг үзэж чадахгүй шүү дээ. Тэр нь бид нар ингээд машинаар ингээд явж ирснийх замаараа бас гоё юмнуудыг үзээд ингээд ирчлээ. Эдгээр энэ викингүүд кино хийсний дараа хийснээс болж эдний аялал жуулчлал нь хэд дахин нэмэгдсэн байх шүү. Ер нь тийм яг манайх одоо тэр Хэро Баатрын тамхгүй төр мөрөдч би сая явахгаа өмнө үзсэн. Бас амар болсон юм шүү. Тэр бас их мөнгө зарсан. Их мөнгө зараад яг сайн одоо сайн зурлаа, сайн найрууд тэднийг авч ягаад бүтээл хийх юм бол бас Монгол руу жуулч тэрийгээ дагаад 2 дахин өсөх юм байна. Ер нь тий. Тэгээ тэрэн дээр гоё байгалийн гоё Монголын гоё хөвсглийг үзүүл бүх газар гоё зургийг авах хэрэгтэй кино. Тэгээ ер нь кино урцаа түрүү хэллээ шүү дээ. Кино урлагаар дамжуулаад улс орноос сурталчилна гэдэг чинь ерөөсө хамгийн зөв бөгөөд хамгийн зүйтэй юм шүү дээ. Энэ одоо викингчууд чинь бас ер нь тийм ирчүүдийн бас ертөнцийн шүү дээ. Ер нь бол тэнгэр үзэлтэй. Манай монголчууд бас байлдан дагуулагчд бас агуу тэнгэр шүтлэгтэй ард түмэн шүү дээ. Тэгэхээр бас нэг агаар нэгэн байна. Тэгэхээр энэ викингийн агуу Один бурхандаа бас талархлаа. Ирэлхийг хүмүүс тий. Одоо Один бурхаг гэсэн нар уртлаг улам л ингэж ийгээд Нар шууд нэр ингэсэн. Сая шууд над тодорч шууд. Бид нар чи одоо ингэ тэнгэрт ивэгт их ойрхон байгаа шүү дээ бас дээрээс. Тэнгэрт ивэгтсэн. Тэнгэрт ивэгдэж газарт итгэгдсэн гэдэг шиг байна. Тийм л хүн байна да. Сайхан монголчууд ч одоо тэнгэрт дайжтай удамштай. Викинг гэдэг кино гарснаас хойш тэ энэ Скандинавын орнуудаар Норвег, энэ Айсланд, энэ Дан энэ улсуудаар хүмүүсийн жуулчлалын тоо эрс нэмэгдсэн гэдэг шиг одоо Монголын эзэнт гүрний манай Монголын түүх бол викинг гэдэр бол манай түүхийн хажууд бол зүгээр нэг жижигхэн нэг аймгийн хэмжээний юм шүү дээ. Юм шүү дээ. Ер нь бол манай Монголын эзэнт гүрэн Монголын хаадууд гэдэг чинь дэлхийн ер нь бол хаадын хаадууд шүү дээ. Дэлхийн түүхийг ярих юм болно. Тэгэхээр энэ түүхээр кино хийгээд нэг даацтайх нэг цуврал нэг 20 ангитай кино ч юм уу те хийгээд энэ дэлхийн бүх юмнууд дараа сайхан тараагаад цацаад ингээд явал Монгол орныг сонирхох манай аялал жуулчлалын бас зоригтой гадаадын жуулчлалын тоо ер нь эрс нэмэгдэх баха. Тэгээд ер нь тэрнээс гадна Монгол орноо бас дэлхийд даяар бас кино урлагаар нэг гоё сурталчилсан нэг тиймэрхүү бас юм болох юм болоо л гэж бодож байна. Бас энэ кино урлагч нь бас амар шүү. Netflix гэдэг кино урлагийг дагаад бизнес хийж болно, гадаадын хөрөнгийг татаж болно, юуг бол юу гэж болно. Улс төрийг хүртэл самруулж болдог гэж байгаа юм. Кино урлагч тий. Дэлхийг өөрчлөх, хоолыг өөрчилж шүү. Хоолыг өөрчлөх. Монголд одоо ерөөсөө бүх юм байна. Сайхан киноны хийх сэдвэн байна, түүхэн байна. Хамгийн гол нь манай Монголын одоо сүүлийн үеийн залуу жүжигчд бол үнэхээр дэлхийн хэмжээний супер жүжигчтэй болчихлоо шүү дээ. Одоо энэ сайхан боловсон хүчнүүдээ бүгдийг сайхан ашиглаад нэг түүхэн сайхан кино хиймээр л байгаа юм да болно. Тэртээ энэ ховын компаниуд энэ жүжигчд бол мөнгө байхгүй тодорхой шүү дээ. Энийг бол шууд манай засгийн газраас ч юм уу те соёл урлагийн яам салбарын хариуцсан газраас сайхан хөрөнгө мөнгөний даацтайхан шийдэ хоёрын хооронд биш. Ерөөсөө маш их төвсөн мөнгөний ахиухан гаргаж өгөөд энэ хилцэж байгаа 50 40 юм бол энэ сайхан уран бүтээл гарах нөхцөл болцоо болно бүгд л байна л да манад. Манайх цаа викинг кино хийе гэж бодоход Чингис хаанаас ахуулаад тэгээд нөгөөдөө хуудуугээл толоо молуугаад ингээд нэг хүүгээр нэг явчих штеп. Тэгээд хэдэн зуун кино ихээр зүгээр манай зүгээр хамгийн наад захын заяа Алтан ордны улс
За боли Илхан тулсаар л кино ихэд дуусаа штэ энэ чинь. Тэгээ манай энэ сайхан Монголын том компаниуд нэг зориг гаргаа те нэг одоо түүхэнд үлдэх юм штэ. Өөрснийх нь компанийн нэр үнд ч гэсэн те гарах хэрэгтэй байхгүй. Нэг иргэний зориг гаргаад идэх шиг эх орныхоо төлөө нэг Монгол хүний өстой кармагаа нэг улстайгаа нийлж базаад гаргачихад бол бас гоё юм хийндэ. Нэг юм одоо нэг шунлын хөдөлгөс нэг юм ярьдаг байхгүй. Бизнесийн хаан бол кино гэж байна. Бизнесийн хаан бол урлагийн хаан биш шүү. Бизнесийн оргил бол кино урлаг юм аа гэж. За найзуудын аялал бол нэрээ бас л цасмаараа мөндөр байсан ч очиж гисэн газар очт юм байна уу? Тэ. Зорьсон газар бол нөр очт юм байна. Өчтөр одоо бас машинаар одоо хүмүүс тэгэл хоол гээл бас л шантрахаар л нэг мэдсэн чинь засан шуурга шамарцсан явж чинь нэг унтж байгаас нэг мэдсэн чинь бороо орцсон явж чинь тий. Тэг үнэхээр тэрний буйнаар энэ одоо нориг бол баг уус хадны ороо юм биш үү? Ер нь бол ингээд хадан авцал тэгээд уулын орой дээр хүн амьдрын усны мандал дээр амьдрыг ерөөсөө орой дээр нь чамаагүй усны мандал дээр нь чамаагүй дид үтцсэн нь бол ямар амар шийдсэн юм бэ? Тэг энэ бол үнэхээр хадыг бол ухаа ерөөсөө тэгэл хад усан дээр ингээд хот байгуулсан. Тэгээд тэр нь өндөр зэрэглэлийн хүн амьдрах таатай орчин. Тэр норвегчүүдийн анзаарч ирсэн чинь норвегчүүдийн ер нь амьдралын хэм маяг бас амьдралын нэг номер 1-т баримталтын философи нь байгаль хамгийн ойр гэдэг үзлээ тийм ээ. Тэгээд ерөөсөө байгальтайгаа л ойрхон болов тэрнтэйгэж уялдаад бас энэ амьдралын чанар ажиглалын индекс их дээгүр ордсон юм байна гэж урд нь уншиж сонсч ирсэн. Тэгээд ирээд бүр тэр нь мэдгдлээ. Стресгүй сайхан газар байна да. Уурсан байхгүй гоос. Тий, ер нь ингээд хуцуулсан байгальтайгаа байнгын нэг инээмсгсэн инээс л хүмүүс байгаа. байгальтайгаа Европч тэр чигээр юм. Чарж аглын индекс ах тий. Тэр хаасан замд байхад тэр уул ойроо дээр хүмүүс байшин барилга дид үтс ямар амар вэ тий. Ингээл буугаад ирээд усан дээр хүртэл амьдарч байна. Одоо жишээ амьдралын чанараараа бол одоо Норвегийн Осло, Шведийн Стокгольм, Данийн Копенгаген, Финляндийн Хельсинки гэнтэргээд тэг Швейцарын Женев, Берн ч гэдэг юм. Энэ Европын хотууд л ихний аргад явдаг шүү дээ. Амьдралын чанараар. Жишээлбэл Австри, Вена хот ч гэдэг юм уу те. Эдгээр бол ер нь хүн таатай амьдрах одоо те боловсрал эзэмших, эрүүл амьдрах тэр бүх нөхцөл болцоог л ер нь европчууд бүрдүүлж тэр гоё ангандаа биш юм. Дэлхийн топ улсуудаа сайхан амьдрах гал. Гол зорилго нь высоконтэй юм биш үү? Тийм шүү дээ. Энэ удаагийн найзуудын аялалд явсан хэдэн шинэ бас хүсэл зорилго одоо зорж явна хэдэн шинэ их юм үзтий юм байна гэж ойлгож байна. Тэгээ манайхан бол ерөөсө оройн уралдаал маргааш нь тийшээгээл явчихсан юм биш үү? Шийдэл явчихсан юм байна тий. Ерөөсө хоолоор орон зоог л хамаарахгүй юм байна. Өчтөр уулын зам бол бас хүнд зам шүү те. Гүйс зөрүүлэх хориотой те. Гэхдээ зам нь бол тийм муухай бол биш. Муухай бол биш. Яг энэ нөгөө нэг замд аюул олон тосгон таарлаж байгаа учраас тосгон таарлангууд 60-таа болчиход тосгоноос гарангууд 80-таа болчиход байгаа байхгүй. Тэгэхээр жоо удаа яваад байгаа. Тэрнээс биш ер нь бол зам нь бол дайжгүй. Гэхдээ нөгөө өөд өдөөс хоёр эсрэг урсгалтай тийм зам. Хурдны зам биш л гэсэн үг л дээ. Найзуудын аялал бол аялдсан байх уу? Мань бит нь бол аялна гэж гурилдсан байх уу гэдэг. Сая бол энэ Европод бидний гайхлаа шүү дээ. Дороо мороо нисгээд энэ ч тийм юу хүмүүс хаадаас гараад ирээ. Энэ ч өстө байнгын бороо ордог үе гэж шүү дээ. Өнөөдөр бороо таахгүй нэг амар гоё. Бороо бороо салхи байгаагаас өнөөдөр юу вэ? Тэнгэр хангаа 365 нэг 200 гаруй хоногийн бороо. Канадад чи ямар бурхан бэ гэдэг. 200 гаруй. Оодын бурхан бидрийг юу байсан бэ? Оодын бурхан юу байсан? Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence.
Өглөөний 6 цаг болж байна. Бид 4 цагт боссон. Эрт гарсан цаг амжилттай. цаг 30 минут тутамд байд юм биш. Тийм байна. Сая нэг 10 минут юм. Тэглээ яг амжилт ирчихсэн. Амжиг бол дахин цаг 30 минут. Дахиад цаг 30 минут. Аль сайхан явж байна. Норвегийн Берген хотын аяллаа дуусгаад Бергенээс Стевенжер гэдэг газар руу явж байна. Тэгээд ферригээр хөдөлж байна. Стевенжер рүү. Тэгэхээр 2 цагийн дараа та нартай гоё газар очиж үзүүлнэ. Энэ Бергений энэгээр чинь жилийн 200 хоног нь бороотой байдаг гэсэн шүү дээ. Бороотой тийм сэрүүхэн хүүтэй өдрүүд байдаг. Одоо ч яг эд зуны өдөр шүү дээ тий. Хэд л бас хүүтэн байна. Одоо яг нөө викингчүүдийн уугуул тосхон Категатд ирэхэд нэг 15 км дутуу байна. За энэ дараа 2 машин явж байна. Урдлын машин бол англи дугаартай. Англиэл жуулчтай явж байна. Энэ болохоор герман дугаартай байна. Германууд явж байна. Ингээл Норвегт бид нар одоо газрын жуулчид ингээл явж байна да. Яасан сайхан цэцэг навч болсон. Уул ус нь алгалсан. Нууртай гол хад өстой. Үнэхээр тулцсан байгальтай газар юм аа. За Категат тосгондоо одоо очих байна. Дөгчийн да. 15 км л байна. Манай ганцаагийн урд насандаа байсан тосгоо. Урд насандаа. Тэнд завин дээр загс хийдээд энэ бондгор байна. Бас мөн найзгаа ус ичнэ гэж байна. Халим мехагийн жил. Халим мехагсэн. Халим мехагнахаар бас халим шиг бийтэй болд юм шүү дээ. Үхэр загас. Үхээс устыг үзээ юу? Үхэр загас идэж үзээ юу чи? Манай нэг найз лимд очиад үхэр загас идээ юу чи л гэдэг. Халим мэдээл тэгэл юм болчиход байгаа юм да. За бид нар явсаар хагаад нөө викингчүүдийн уугуул Категат тосгонд ирчлээ. Тийм байна. Ер нь энэ хавьяарл энэ киноны зураг авсан биз дээ. Энэ зургийг энд аваагүй хаа. Энэ Категат тосгон нь болохоор дээр үеийн тосгон байхгүй. Яг тэр кинон дээр гардаг тэр хүмүүс нь байсан. Энийг л оруулчих жоох байхгүй. Тэрнээс одоо энэ чи орчин үе байшин энэ чи зураг авалтгүй шүү дээ. Жоо энэс хээр мэр гарч байгаа бас нэг зураг мөр авсан. Арайж хуучных болгоо тий. Тэгээд тэр кинон дээр Категат гэдэг энийг нэрийг нь оруулчих гэж байгаа. Яг энэ дээр ингэж бичсэн юм шүү дээ. Категат гэдэг. Тий. За энэ ийм өчртэй юм байна. Ер нь Норвег, Швед, Дани, энэ Скандинавын орнууд хогийг одоо яхаа те одоо нөө дахин боловсруулалтаа бүр номер 1. Тэгээд яхаа ингэх юм бид нар энэ хогоо хийгээд энэ дээр дарах мөнгө аавна, ногоон дээр дарах мөнгө аавна, улаан дээр дарах улаан загалмаад хандуулах байхгүй. Тэгэхээр хэдүүл улаан загалмаад угсаа хандуулсан дээр шнэ. Тэрс энэ Скандинавын орнуудаас өндөр түвшинд ирсэн байх шүү те. Энэ хараа Тусентак гэж байгаа шүү дээ. Баярлалаа гэсэн. Тусентак гэж баярлалаа гэсэн. За явцгаа да. За ингээд манай найзуудын аялал Норвегийн хойд нутгуудаараа аялж агаад өчигдөр Осло хотод ирлээ. Манай буусан буудал бол энэ Скандик гэдэг энэ Скандинавын орнуудын бас алдартай сүлжээ буудал юм байна. Тэгээ хамгийн гоёмсох нь энэ уулын орой дээр айгүй гоё харууц вивтэй тийм газар байна. Буудал маань маш их таалагдлаа. Энэ ч нэг цаа манай Беки ярьснаар харууц бол үнэхээр тасархай. Шүн оройчсаа одоо энэ их 50 тий буудлын дотроо маш 50 нэгэндээ саадуулахгүй. Тэгээд энэ өвлийн олимпиад орж байгаа тамирчид энд буудалж байсан юм байна тий. Тэгээд Холмон гэж. Тэгээд энд ингээд нөгөө өрөө болгондоо нэг өвлийн олимпиад орж исэн тамирчдын зурагтай тий яг бодит зурагтай их гоё юм байна. Их гоёмсог байна. Ер нь энэ Холмон бол Ослогийн хамгийн бас өндөрлөг цэг. Тэгээд нэлээд бас гайгүй дүүргэн юм шиг байна лээ. Тэгээд айгүй гоё Осло хот бас сайхан харагдаж байна. Тэгээд олимпийн бас хотхон өмнө байрлаж исэн. Тэгээд ингээд энэ айлууд нь уулаараа тэгээд тараад байрлалцсан. Айгүй гоё амьдэрд юм байна. Агаар маш сайхан байна. Ер нь их бороотой сая хэд хоног дан бороотой тийм газруудаар явал зарим газар бүр цас хүртэл орж исэн те. Одоо өнөөдөр Ослод ирсэн цаг агаар маш сайхан байна. Ингээд Осло хотынхаа аяллыг
маш таатай нөхцөлд үргэлжлүүлэхээр боллоо. Энэ цагаагаар ч гэсэн бидний өвчигдөр ирэхэд бас бороотой байсан. Тэгэл өнөөдөр гарч ирэхэд 2-3 өдөр бас нартай байх нь энэ ямар тэнгэрлэг улсууд явж байгаа болохоор тэнгэр нь хүртэл ивэж ах шиг байна шүү дээ. Амар тийм юу юм байна. Эрүүл тийм улс одоо шүү. Ер нь их ухамсартай. Тэгээд энэ шүүх засаглал масгал нь бол надад бол амар чанга юм шиг санагдлаа шүү дээ. Тийм байж хуйлаа чанга, шүүх засаглал нь чанга байна. Ер нь бол бүх хүмүүс нь ухамсартай байна. Тэгээд хүний эрүүл мэнд тэр эко орчныг бол маш сайн бүрдүүлсэн Хог шүү. боловсруулах. Хог боловсруулах хүч тэр хийгээд шууд хог хийгээд мөнгө шууд ансар нь ороод ирчих. Тэднийх Хэрэг таалагдлаа бас шоронгүй юм байна. шорон байхгүй. Гэмт хэрэг байхгүй юм байна. Яг үнэ. Алкогол, пивн алкогол нь зүгээр 2.5 л байдаг юм байна. Тэгээд бусд нь бол ондоо дэлгүүрээс авд юм байна алкогол. Скандинавын орнууд чинь ингээд ерөөсөө алкоголтой юм тусгай дэлгүүрээр зардаг. Архитын согтуурсан хүн бол нэг чарагдсангүй ерөнхийдөө. Энд архит дарс Тэгээд ийм олон хүмүүстэй ийм том буудлага байхгүй. Мангар олон хүмүүс шүү дээ. Тэгээ хамгийн гол нь коридороор нь явхад нэг чимээ анир байхгүй. Хүн байгаа нь мэддэггүй. Гоё тийм. Бас сони юм биш үү? Манус нөө чанга. Манус л дуу чанга байна. Манус бараг 400-500 эдний нутгийн үнэтэй тэнцгээр орилоод байгаа юм шиг. 400-500. Энэ ганцаа их бүр илүү байна. Тас хөгрөөл ердөөсөө. Юу ч болоогүй тас хөгрөөл. Ослот бол 1952 болон 1994 онуудад 2 удаа өвлийн олимпик хүлээн авч ирсэн байгаа. За тэгээд Норвегт бол зуны олимп болж байгаагүй юм байлаа. Тэгээд бид нар бол энэ Скандик Холменколн гэдэг 5 одын зэрэгэлтэй ийм буудлаа байна. Тэгээд дотроо бассейнтай, фитнестэй ийм буудлаа байна. Тэгээд хамгийн гол нь Ослогийн хамгийн өндөрлөг хэсэгт байрладаг энэ Холменколны трамплин бол тэгээд энэ бол өвлийн олимп болж ирсэн маш алдартай газар. Энд бол Ослоод ирсэн жуулчин болго энд бас зорин ирдэг. За Норвеги улс нь бол энэ газрын тос байгалийн хийгээр бол маш баялаг орн байгаа. Тэгээ экспортод бол мод ихээр бас гаргадаг. Загсны аж ахуй бол маш өндөр хөгжсөн. Норвегийн саалман загас гээл те. Норвегийн мод их экспортлдог дэлхийд. Тэгээд энэ нэг юм бас айгүй сонирхолтой санагддаг. Энийг бас хүн болгон мэддэг л баг. 1990 онд бол энэ Норвегийн баялагын сан гэж анх байгуулагдчихсэн юм байна. Энэ баялагын сан нь яадаг вэ гэхээр ер нь ингэсэн юм байна. Норвегийн засгийн газар ард иргэдээ. За бид нар бол айгүй их мөнгө олж байна тий. Энэ мөнгө чи их хоригдлогтад ерөөсөө маш их боллоо. Энийг сар болгон ингээд ард түмдээ ингээд хүн болгоно ингээд сар болгон тэтгэмж маягаар нэг сард нэг хүний 1000 евро ч юм уу тий өгье гэдэг ингээд санал асуудал явуулсан чинь норвегчууд бол эсэргүүцсэн юм байна. Бидэрт бол ингээд ямар нэгэн тэтгэмж хэрэггүй. Тэгж ягаар энийг улсынхаа баялагын сандаа төвлөрүүлж агаад энийг гадаадын улс орнуудын том төслүүд рүү зээл маягаар оруулаад төслүүд төрөнг оруулаад энийг ингээд мөнгө өсгөё гэсэн тийм нийт ард иргэдийнх нь санд асуулах хийсэн юм байна шүү дээ. Тэрнийхээ үндсэн дээр баялагын сан бол дэлхийн бол ерөөс маш том төслүүдэд те том компаниуд төрөнг оруулаад баялагын сангаасаа одоо хоригдлогдсон мөнгө нь одоогийн байдлаар 1.5 их 80 долларт хүрсэн байгаа юм байлээ. Тэгээд энэнийхээ үр шимээр ерөөсөн энэ улс бол өстой маш их баян болсон байна. Манай монголч гэсэн ер нь эндээс жишээ аваад нэг хүмүүст нэг жилдээ 150 мянган төгрөг өгж байгаа нь тэр мөнгөөрөө бас улс их орондоо сайхан бүтээн байгуулалт хийгээд энэ хүүхэд залуучдынхаа бас оюунд те спортын энэ сайхан чөлөө цаг өнгөрөх энэ өмд нь хөрөнгө оруулалт хийгээд өгчвөл илүү их үр өгөөжтэй болов гэж харж байна энэ ч. Норвеги бол үнэхээр бүтээн байгуулалтын хаа юм ба штэ бас Норвеги чинь. Сая тэр түнэлүүдийг бол үнэхэрийн төгс идэг юм байна. Дэлхийд анх удаага би бүр өстө нэр маш олон орноор аялжсэн. Тэгээд анх удаага түнэл рүү уруудаж ороод буцаа өксөж гардаг түнэл харлаа бүр. Өксдөг түнэл харлаа. Өксдөг түнэл. Тэгээд түнэл дотор 10 км явж ирсэн 4 замын уулзуур харлаа. Газар доор ингээд дөрөв гişэ түнэлүүд нь салаа явуулсан шүү дээ. Анхаалаа шүү дээ. Тэгснээ салж явж ирсэн шууд өксөж чинь те. Өксөд юу болоод байгаа юм бэ дээ шүү дээ. Энэ чулуун хадан дотроо нэрээ тоглолтыг хийж. Тэгэл дэлхийн хамгийн урт түнэл Норвегт байхаас өөр ямар ч аргагүй юм байна. Аргагүй юм байна. Норвегээс өөр газар л угаасаа тийм түнэл хийхэд орчин нөхцөлж байхгүй юм биш үү? Тийм.
Тэгээ Бергний тэр одоо Берген хүртэл тавьсан зам тэр түнэлүүд бол стратегийн зам юм байна шүү дээ. Өөрөөсөө тэгж хилдэг юм байна норвегчууд. Ягаад тэгэхээр энэ Берген чи өөрөө нөх хуучин Норвегийн нийслэл байсан. Одоо хоёр дахь том хот нь учраас Берген лөө ингээд явдаг энэ төмөр зам болон авто зам чинь өөрөө стратегийн одоо бүтээн байгуулалт юм байна. Тийм байна. Гэтэ яг үнэндээ бол манай орн бол эднийхээс хамаагүй баян шүү. Хамаагүй баян шүү дээ. Уул шугамдаа яа. Эдгээр чинь зүгээр газрын тосоор бол ингээд хамгийн гол нь тэр орж ирж байгаа мөнгөө үрхгүй байна. Тараахгүй байна. Маш зөв хөрөнгө оруулалт хийж байна. Яг иргэдтэй зориулж байна тий. Энэ дээр би нэг юм хэлчмээр санагдаад байгаа. Юу хэлэх чинь эднийд бол ямар ч тийм авилгал байхгүй тий. Бүх юмыг үн шударгаар хийгээ явж байгаа байхгүй юу? Тэр болохоор Нидерланд болон Норвеги улс бол дэлхийд одоо шоронгоо болж байгаа. Тэрүүгээрээ бүр дэлхийд бүр өстө гайхагдаж байгаа. Нэг шорон байхгүй болж байгаа тий. За тэгээ энэ ямар учиртай вэ гэхээр ерөөсөө шоронгуудаа бүгдийг татан буулгаад шоронгоо болоод тэгэнгүүтээ ганц нэг одоо ялтан байх юм бол хажуудлынхаа орн руу төлбөрийн төлөөд явуулдаг гэж байгаа байхгүй юу. За Нидерланд бол хамгийн эхлээд шоронгоо болсон гэж байгаа. Дараа нь бол Норвеги орж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Европт одоо ёс зүй, зарчим те юм ингээд бүх юм үнс шударга ингээд мундаг байгаа учраас энэ хүмүүсийн энэ баялагын санд 1.5 триллион доллар ингээд хөрөнгөлөгдөөд энэ хүмүүсийн амьдрал нь баталгаатай байна шүү дээ. Тэгэхэд биднэрт бол баялаг байна уу? Байна. Энийг одоо зөв те зохицуулаад ингээд бид нар ингээд авилгалын индекс нь буураад ингээд ирвэл бид нар бас Монголд бас хөгжих ийм боломж бас 100% байгаа шүү дээ. Бидэрт 200% хөгжих бас боломж байгаа байхгүй юу? Юу Норвеги шүү дээ. Гэхдээ бид нар бол улс төрчгийг хүссэнгүй зүгээр яг энэ хөгжилтэй оронтой харьцуулахад одоо биднэрт ийм боломж байгаа юм болов уу гэж харж байгаа байхгүй юу? Тий, яалтчгүй хэлмээр санагдлаа. Тий, хэлмээр санагдлаа. За Норвегийн төв талбай дээр ирж байна да тийм ээ. Норвегийн опера хаус. Опера хаус тий. Дээшийг ингээд өгсөд энэ дээрээ гард юм. Дээрээ гарангуудаа хотоос хард юм. Бас их гоё дизайнтай юм байна шүү. Тэгээ ингээд хажуу талд нь далаа нь их гоё үзэсгэлэнтэй сайхан газар байна. Энэ ингэнэ. Ерөнхий санаа нь шүү дээ. Энэ далаа дээр байгаа мөсөн уулыг бэлэгдэж яг тэр шиг барьсан юм байна. Тэгээд цагаан гантгаар мөсөн уул шиг л харагдах юм байна л да. Тэгээд тийм бэлэгдэлтэй барьсан юм байна. Мөсөн уул бол мэдээж Скандинавын орнуудын хойд тэнгис рүүгээ элбэг тохиолдог тийм байгаа. Айгу гоё юм аа ингээд цав цагаан гантик ямар гоё зөвлөгөө харагдсан юм бэ те. Гоё шүү. Тийм байна. Гантик чулуу. Тэгээ энэ хардаа халтрахгүйгээ бүр арцгаар хийсэн юм шүү. Арцгаар хийсэн. Гутал халтрахгүйгээд Фитнес болоод байгаа юм шүү. энэ гантикаар хийхээр амар л да. Монголчуудаа гантикийн том ордууд байгаа шүү дээ. Норвегийн засгийн газраас хөрөнгө оруулсан юм байна. Энэ хөшөөнөөс нэг амар Шилэн басаатан дотор оруулсан шүү. тийм байна. Бас их сони юм байна тий. Тэгэхээр нөгөө тэр мөсөн уулын дээр одоо авирж байгаа ч юм уу тэ тэнд осолж байгаа ч юм шиг нэг тиймэрхүү үдгүүс. Үгүй энэ урлагийн юм байна. Балиат бүжгийн юм яваад тах шүү дээ. Энэ хардаа одоо чулуун ондоо олчихж шүү дээ. Ийм Зураастай болчих тий. Зураастай олчихж байна. Харзаар болж байна. Энэ гантик чулууч бол хамгийн үнэтэй чулуу. Тэгээ энэ бүтээн байгуулалтын одоо хөрөнгө оруулалтын зардал гэж овоо юм байгаа хаа. Тийм баг. Далайн ирэг дээрээ тэгсэн ирнээсээ холоос харахад мөсөн уул шиг харагддаг. Ийм тэгтээ гантигтай ийм чулуугаар хийсэн юм хэдэн зуун жил болсон ч байх юм тий. Яг ч юу. Тэгэхээр насны юм хийж байгаа л да. Тийм шүү дээ. Европ очиод гой юм чулуугаар хийсэн байгаа шүү дээ. 1000 жилийн дараач байж хахаар л ийм опера хаус аахгүй. Ёстой архитектурын өрмөц шийдэл байна да гэж шүү дээ. Тийм нөө өндөр дээр гарсан янз харагдав. Өөч ойр орчмын барилгууд нь ч хараа. Урцаач энийг. Энэ барилга, энэ шилэн барилгаар чи артлын 3 барилгыг зүгээр хаа. Тойрсон тэр Радисоны барилга байна. Тэр үнэхээр. За Нидерланд бол үнэхээр тасархай юм билээ те барилгад. Барилгаас тасархай. Нидерланд бол үнэхээр загварын барилгын загвар. Дизайн ямар амар юм тий. Энийг хараа. Ямар сайхан гоё салхитай, ямар сайхан өдрөв. Гэхдээ бид нар бас ингээд Монголд аягүй ажилтаа байж байгаа л гинт наашаа гарсан. Тэгээд евро аваад гарсан чинь энд ерөөсөө энэ Скандинавын орнууд чинь ер нь дандаа өөрсдийнхөө валютаар гээд евро бэлэн евро авахгүй гээд эсвэл карт татуулаад ингээд явж байна. Бас тэгээ үндэсэг байгаа шүү тэгэхээр. Тий. Европын мөнгөнийг үйлчлэх. Бус газар үйлчлээд байгаа. Шингэний орн юм шүү дээ. Тэсэрнээс. За яг Норвеги бол яг шингэний орн биш юм чинь. Норвеги бол болж байна. Тэгэхэд энэ одоо Швед мөвд идрээс тий шингэний орон ирнээсээ евро авахгүй. Евро авахгүй гэж. Гэтэ загсны захгүй байлаа. Гоё байлаа. Тэр
юуны махч бас гоё юм биш үү? Халимны мах. Халимны мах. Ааха. Тэр чи үгүй ямар хөхөр гэдлээ? Үхэр загас. Загсан мах гэдсэн. За манайхаа цаашаа явцгаая да. Тэ? Явцгаах уу? За тэгээ зураг мураг авахулчих бас. Тэгээ өнөөдөр бас бид нар манай найз Богдоо манаас Монгол руу буцах гэж байгаа. За аялал үнэхээр сайхан байлаа найзуудтайгаа. Олон хоногийг хамт сайхан дурсан үетэйгээ сайхан үдэж гинэ. Тэгээд яаралтай Монгол уцах болчоод явуулчлаа. Миний найзуудын одоо цаашдаа аялал нь Алтан шар зам үлзэтэй байгээ. Дараа сайхан найзуудтайгаа сайхан аялал, сайхан дурсамжийг бүтээнэ гэж бодож байна. За ерөөл батаршгээ. Намрын өдрөл бидэнд айчтэн ирдэ айны шогод дэштэн олсын дээгүүр. За ингээд найз Богдоо гарч өгөхөд Ослогийн Үндэсний аэропорт дээр ирчлээ. Бас их гоёмсог том аэропорт биш шүү. Гаднаасаа нэг жижиг юм шиг харагдсан чинь. Энэ норвегчууч юмыг бас их тултал хийдэг хүмүүс шүү. Энэ аэропортын энэ дотортлын зөвхөн энэ бүртгэлийн шиг амар том юм шүү дээ. Сайн уу. За сайн удирчаараа найз. За. Наадмаас. За. Өнөөдөртөө уулзъя. Найзуудынхаа их хөр хоёр Алтан шар үнцэтэй. Нутагтаа үзье. Дараа олон удаагийн аялалд нас оролцсноо. За. Сайхан байна. Удирчаараа. Мөчхөн олснаа. Амьдралдаа